Аримд үзэгчтэй өргөл цаг мэдээлэл хөтөлбөрийн 21 цагийн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Эхний мэдээ. За манай улс нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан хүүхдийн эрхийн тухай конвенцэд 1990 онд элсэн орсон байдаг. За ингэснээр энэхүү конвенцэд туссан хүүхдийн язгуур эрхийг хангахад тодорхой үр хүлээж байна гэсэн үг юм. За тэгвэл эдгээр эрх манай аймагт хэрхэн хангагдаж байгаа талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулна. За нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 1989 оны 11-р сарын 20-нд хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан. Өдгөө энэхүү конвенцэд 190 гаруй улс нийлээд байгаагийн нэг нь Монгол юм. Тодорхойлбол манай улс нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцэд 1990 онд нэгд орсон. Тиймээс энэхүү конвенцэд заасан хүүхдийн дөрвөн суурь эрхийг хангахад тодорхой үүрэг хүлээдэг гэсэн үг юм. За энэхүү дөрвөн эрх нь амьд явах, хөгжих, хамгаалуулах болон оролцох эрх юм. Тэгвэл манай аймгийн хүүхдүүд эдгээр эрхээ хэрхэн эдэлж байгаа талаар энэхүү мэдээллийг бэлтгэлээ. За амьд явах эрхийн тухайд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 530 гаруй хүүхэд нас барсан. За үүний 50 орчим нь 0-18 насны хүүхэд байжээ. Тухайлбал халдвартуулан амьсгалын замын хөгжлийн улмаас тус бүр 2, элдв гажгийн улмаас 9, ослоор 8, сэтгцийн өвчний улмаас 3 хүүхэд нас барсан байна. За мөн 19 нэрэ тодорхой шалтгааны улмаас амь насаа алджээ. Бүртгэгдсэн нийт хүүхдүүдийн нас баралтын 43 нь 0-5 насны хүүхэд байсан байна. За харин энэ оны эхний удирдлагын байдлаар аймгийн хэмжээнд нас баралт нийт 142 бүртгэгдсэн. За үүний 11 нь 0-1, 12 нь 0-5 насныхан байсан гэж эрүүл мэндийн газрын статистикийн мэдээлэл дурджээ. Үүнээс үзэхэд 0-5 насны хүүхдүүдийн нас баралт манай аймагт цонхилж байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүдтэй тавих анхаарал халамжаа сайжруулах хэрэгтэй юм. За харин хөгжих эрхийн хувьд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд болон хичээлээс гадуурх секц дугууланд давхарсан тоогоор 14370 гаруй хүүхэд хамрагджээ. Үүнээс урлаг, уран сайхны чиглэлийн дугууланд 3910 гаруй, биеийн тамир спортын секцэнд 2330 орчим, байгаль эколог, танин мэдхүй, сэтгэн бодох логикийн чиглэлээр 3380 гаруй, техник технологи зохион бүтээх чиглэлийн дугууланд 2000 гаруй хүүхэд хамрагджээ. Харин сургуулиас гадуурх секц дугуулангуудад 2030 гаруй хүүхэд хамрагдсан гэж аймгийн боловсрол соёлын газраас мэдээллээ. За мөн соёлын байгууллагуудын дугууланд 650 гаруй, спортын клубүүдэд 980 гаруй хүүхэд хичээлсэн байна. За мөн энэ хугацаанд 118 нэр төрлийн секц дугуулан шинээр байгуулагджээ. Харин оролцох эрхийн хувьд манай аймагт нийтдээ хүүхдийн оролцооны 54 байгууллага байдаг. За үүний 49-ийг нь хүүхдүүд өөрсдөө удирддаг юм. За мөн аймгийн засаг даргын дэргэд ажилладаг хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн хүүхдүүдийн төлөөлөл багтдаг юм. За үзэгчдээ та бүхэн сая үзүүлсэн мэдээнээс манай аймагт хүүхдийн үндсэн дөрвөн эрх хэрхэн хангагдаж байгаа талаарх мэдээллийг авлаа. За яг өргөл цаг мэдээллийн хөтөлбөрийн студид сэтгүүлч Пүр бэлж ирсэн байна. За түүний хувьд бол үзэгч та бүхэнд манай аймагт хүүхдийн эрхийн зөрчил аль төвшөнд байгаа талаарх мэдээллийг дуулгах болно. Үзэгч та бүхэнд оройн дүргийн. За тэгэхээр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн та бүхэнд хүргэх гэж байна. За бид энэ удаад аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн болоод за аймгийн төр хүчирхийллээс төр хамгаалах байрны сэтгэл зүйчтэй холбогдож бас зарим нэгэн мэдээллийг авсан байгаа. За тухайлах юм бол манай улсын хэмжээнд 24 цагийн үйл ажиллагаатай 108 утас ажилладаг. За энэ оны 5 дугаар сарын байдлаар энэхүү 108 утсанд нийтдээ 20 орчим дуудлагыг манай аймаг хүлээн авсан байна. За энэ 20 орчим дуудлагад хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой ямар зүйл эзэлж байна гэдэг мэдээлэл өгсөн байгаа л да. Тухайлах юм бол хүүхдэд зайлшгүй хамгаалал шаардлагатай гэсэн 4 дуудлага ирсэн байна. За мөн хүүхдийн эрх зөрчигдөж байна гэсэн 4 дуудлага, за мэдээлэл зөвлөгөө авахыг хүссэн 10 орчим дуудлага эзэлсэн байна. Тэгэхээр одоо үзэгч та бүхнийгаа бид хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн наран дуйгийн ярианд анхаарлаа наран дуйгийн яриаг өгөх гэж байна. Тэгэхээр энэ 4 дуудлага тоолох юм бол ямар тохиолдолд хүүхд эрх зөрчигдсөн, тухайн хүүхд ямар учраас зайлшгүй хамгаалалтанд орох шаардлагатай байна вэ гэдэг мэдээллийг мэргэжилтэд өгөх гэж байна. За түүнчлэн өмнөх жилүүдэд бас энэхүү утсанд ирүүлсэн мэдээллээс бол хүүхэд сургуулийн орчиндооч гэдэг юм уу тухайн багш хүүхдийг ялгуурлан гадуурхсан, зодсон гэдэг дуудлага мэдээлэл бас ирдэг байсан бол энэ жилийн тухайд хүүхэд гэр бүлийн орчиндоо эрхэн зөрчигдөж байгаа ийм үзэгдэл бол дийлэгтэй эзэлж байна гэдэг мэдээлэл өгч байгаа. Ингээд ярианд анхаарал хандуулъя. За энэ 20 дуудлагын нэг дөрөв нь бол зайлшгүй хамгаалах үйлчилгээ яаралтай авах дуудлага байсан. За тэрүүл эрсэг нь ностойгоор урдан зөрчигдсөн учраас бид нар яаралтай дуудлага авна гэсэн үг. За тэр нь ямар дуудлагууд байсан бэхээр хүүхдээ үл хайхраад орхисон, 2 сартай хүүхдээ
нөхрийнхээ хамаатных нь хажуу ай давшид орчиж байгаа байхгүй 2 сартай хүүхдээ тэр 2 сартай хүүхд одоо 2-3 цаг орилохоор ямар байх вэ тэр хүний ирэх одоо суур ирэх нь аюул зөрчигдөж байна да тийм тэрний аюулгүй байх орчин ямар байх вэ нөгөө хоол хүнсний асуудал ямар байх вэ 2 сартай хүүхд ч гэсэн за гих мэтэр иймэрхүү одоо хамгаалах үйлчлэл үүссэн 4 дуудлага ирсэн байсан хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай жишээлбэл эцэг их нь одоо гэр орносоо одоо гарахт нь одоо хязгаарладаг цагийн хязгаарладаг чи тэдэн цаг дээр шүү эдэн цаг дээр шүү гэдэг юм уу эсвэл дарамтладаг чи тэгсэнгүй ингэсэнгүй гэсэн ийм эрхэн зөрчигдсөн 4 дуудлага байсан зөвлөгөө ингээд мэдээлэл хүссэн 10 дуудлага байхгүй тэгээ зөвлөгөө мэдээлэл хүссэн дуудлагын ихэнх нь одоо юу байна вэхээр 14-өөс 16 насны хүүхдүүд хандж байна за хүүхдүүд хандахдаа манай охтууд бас арай үйлчлэгээ авах нь давмгаа болж байна за манай ээж тэгээд ах юм аа манай аав тэгээд ах юм манай ээж аав хоёр хоорондоо нэг ийм зөрчлөөс болоод тэр ууралсан зөрчлөөсөө болоод бидэнд дуурай гаргаад ах юм ч гэдэг юм уу те мөн хүүхдийн эрхийн зөрчил дээр одоо манай дээр жаа дуудлага дээр харьцангуй нодлонгийн одоо өмнөх үеэсээ ер нь багштай холбоотой дуудлага бол энэ жил ерөөсө хүүхдийн утас дуудлаган дээрөөсө хоёрхан очсон билээ шүү бусдын дандаа гэр бүлтэй холбоотой дуудлагууд очиод байгаа Сая үзүүлсэн мэдээлэлээс бол үзэгчд маань харлаа. За хүүхдийн эрх бол их хвчлээ одоо гэр бүлийн орчинд зөрчигдөх юм хандлага байгаа юм байна. За энэ тохиолдолд хүүхдүүд хаана хүнд хандж байгаа талаарх мэдээлэл байна. За одоогийн байдлаар бидэнд өгсөн мэдээлэлээр ялангуяа өсвөр насны хүүхдүүд 10-аас 14 орчим насны хүүхдүүд энэ 108 утасны хэрэглээг маш сайн мэддэг болчихсон. За ямар нэгэн гэр бүлдээ ч юм уу асуудал тулгарсан, эцэг их нь ялгуурлан гадуурсан гэдэг ийм үзэгдэл тохиолдоход энэ нууц руу ханддаг. За мөн сургуулийнхаа нийгмийн ажилтнанд хандаж ийм зүйл тохиолдоод байна гэдэг харьцангуй нээлттэйгээр илэрхийлдэг болсон гэдэг ийм цаашаалтай мэдээлэл байгаа гэдгийг хэлж байсан. За үргэлжлүүлээд бас нэг хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээллийг өгөх гэж байна л да. Энэ юу гэхээр манай аймгийн хэмжээнд хүчирхийллээс хамгаалах төр хамгаалах байр гэж ажилладаг байгаа. За энэ оны байдлаар энэ хүү байраар 50 орчим хүн үйлчлүүлсэн байна, 40 орчим хүн одоо байрлсан байна. За үүний 24 нь хүүхэд байсан. За хэвчлэн эхчүүд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, за энэ хүү байрыг зорддог. За тэгэхдээ бол хүүхдүүд ээжигээ одоо дагаад ингээд ирдгээ. Энэ бол мэдээж хүүхдийн эрх маш ноцтойгоор зөрчигдөж байгаа ийм асуудал юм а гэдгийг мэрэгчлэн хэлж байгаа. Хамгаалах байраар үйлчлүүлж байгаа хохирогчид бол бүгд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид байдаг. Тэгээд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн хүчирхийлчин сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг тэгээд бэлгийн хүчирхийлэл ордог. Бүгд эдгээр хүчирхийлэлд өртсөн. Тэгээд мөн ээжтэйгээ хамт ирдэг хүүхдүүд байгаа. Тэгээд ээж нь мэдээж гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бас дагаад хүүхдүүд нас хохирогч болдог гэсэн үг. За мэдээлэл дуулгасан бүр бэлчээ сэтгүүлчтэй маш их баярлалаа. За үргэлжлүүлээд оролцсон мэдээллийн хөтөлбөр танд хүрэх болно. Эргээд автомобиль үзэгчтэй. За өнгөрсөн онд манай аймагт хүүхэд холбогдсон 41 гэмт хэрэг бүртгэгдсэн. За тэгвэл энэ оны 5 дугаар сарын байдлаар 4 хүүхэд гэмт хэрэгт холбогдоод байгаа юм. За хүүхдүүдийн үлдэж байгаа гэмт хэргийн 70-аас 80%-ийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг байна. За өнгөрсөн 2015 оны жил хийсэн байдлаар манай аймагт насан туршаагүй хүүхэд холбогдсон 41 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. За харин энэ оны 5 дугаар сарын байдлаар 4 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. За энэ нь өнгөрсөн оны мөнхөйтэй харьцуулахад 71.4%-аар буурсан үзүүлэлт юм. Хүүхэд холбогдож буй гэмт хэргийн 70-аас 80 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг байдаг байна. За үлцэн үеийг хүчиндэх дээрэм булаалт бүрдүүлдэг байна. За хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралтад эцэг эхийн хараа хяналт хүүхдүүдийн анхаарал болгоомжил сул байгаа нь нөлөөлдөг байна. Эцэг эхчүүд ер нь манай эцэг эхчүүд бол голчлон ер нь үр хүүхдүүдэд хаана явааг мэддэггүй, ямар хүмүүстэй найзал нөхөрж явааг тэр болгон мэддэггүй, эзэн хойно гэмт хэрэгт холбогдсон байхад манай хүүхэд ингэх ёсгүй, тэгэх ёсгүй ийм байдал гаргадаггүй. Тухайн үед хүүхдийнхээ бас хүүхдтэйгээ байнга харьцаж бас тэднийхээ бас сэтгэл санааг сонсож нөхрөлдгөн улмаас хүүхдүүд маань тодорхой хугацаанд гэмт хэрэгт нөлөөлөхөд бас жишээлбэл гэр орондоо хонохгүй байх жишээтэй орой үдшийн цагаар дэмий тэнэх энэ байдлаар байнга хараа хяналт хүүхдүүдэд тавьж явах шаардлагатай байна л гэж хэлмээр. За аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл боловсрол соёлын газар болон ерөнхий боловсролын сургуулиуд гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. За үүний үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд хүүхэд холбогдсон гэмтэргийн гаралт тогтмол буурсан үзүүлэлттэй гарчээ. За нөгөө талаар эцэг эхчүүд хүүхдүүдтэй тавих хараа хяналтаа сайжруулж хаана юу хийж яваа болон хинтээ нөхөрлөж байгаад нь анхаарах хэрэгтэй гэж аймгийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч санууллаа. Та
Тайгод оргил цаг мэдээлэл хөтөлбөрийг үзэж байна. За Эрдэнэ хотын 40 жилийн ой болон маргааш дохиох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан манай аймгийн 40 шилдэг хүүхэд тодорлоо. За мөн түүнээс гадна Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар манай аймгийн 184 ээжид алдарт их одонг гардуулах ёслол болсон байна. За Эрдэнэ хотын 40 жилийн ой болон маргаашуулах олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн шилдэг 40 хүүхэд шалгарлаа. За эдгээр хүүхдүүд нь сурлаг, урлаг, спортын амжилтаар бусдыгаа манлайлсан шилдэг сурагчид юм. За тэдэнд шагнал гардуулах ёслол өнөөдөр болсон бөгөөд за аймгийн засаг дарга Дангаас өрн Баян Өндөр сумын засаг дарга Баасан Жив тэргүүтээ албаны хүмүүс оролцож шилдэг хүүхдүүдэд баяр хүргэлээ. Маш их баяртай. Тэгээд өдөө бол дэмжиж тусаж ирсэн багш болон ах эгч нартай хүн талархал хэрэглэе. 2 дугаар ангиас дуулж эхэлсэн. Тэгээд одоо улсын тэмцээнд анх бол орхон ангиас згүүлж ирсэн яргуу наадамд орч тусгаар ичсэн. Тэгээд тэрний хойш улсын наадам тэгээд баргал бол яргуугаар явсан да. Тэгээд чинь одоо 12 төгсөх анги 12 дугаар анги төгсөөд солиордын их сургууль аваад дуучин болон гэсэн сургалтад. Тийм шилдэг хөлт олсондоо баяртай байна. Энэ жилийн үед ямар тэмцээн оролдоонд оролцож ямар амжилт гаргав? Энэ жилийн сурлаг спортоор 7 медаль гаргасан. 7 медаль авсан. Ямар тэмцээнүүдэд оров? Физикийн маасл байд, математикийн маасл байд, хөлөмгийн тэмцээн. Тэгээд улсын сурагчтай холбооны шилдэг хөлтөр болсон. За цаашид одоо юу төлөвлөж байна? Хөл бөмбөгөөр явах гэж байна уу? Физикээр явах гэж байна уу? Алийг нь илүү сонгож илүү хөгжүүлэх гэж төлөвлөж байна. За бүгдгээр л яваа гэж бодож байна. Засаг дарга шагнал авсандаа маш их баяртай байна. Тэгээд тусалж юмсан бүхэнтэй баярлалаа гэж. Би нэг спортоор хичээлдгөө математик голлоо явцдаг. Тэгээд жаргалан сон суралцдаг 12-ийн анги. Жаргалан сумд бас олимпиаданд 1-р, дахиад Эрдэнэтэд хувийн сургуулиуд бас олимпиаданд 3-р ирсэн. Цаашид ээжтэй сайн бэлдээл тэгэл сургууль аавна. Архитектурын мэргэжлээ сурах сонирхолтой. Би ятга хөгчмөр өөрөө 7 жил хичээлж байгаа. Тэгээд 2015 онд уран их шиг улсын оролтоноос Эрдэнэ хотод зохион байгуулагдсан оролтоноос алтан медаль хүртэж байсан. Тэгээд өнөөдрийн урлаг навнацтаас аймгийн шилдэг хүүхдээр тодорлоо. За би Эрдэнэ махлах сургуулийн 12-ийн ангийн сурагч. Тэгээд урлаг навнацтаа авсан байгаа. Сая 40 жилийн тийм 40 хүүхдэд урлаг, сурлаг, спорт гэсэн тийм навнацтуудаас сурлагт авсан. Тэгээд би аймгийн хүүхдийн урлагийн яргуу наадамд 4 хүрэл 1 алт 1 тусгай байрыг эзэлсэн. Тэгээд Орхон аймгийн уртын дуудуулаачдын тэмцээнээс мөнгө хүрэл медаль авч ирсэн. Шилдэг төгсөгч тэгээд авьяас алтан медалийн жилтэд гаргасан байгаа. Тэгээд энд урлаг, сурлаг, спортын номдуудаас медаль сая ийм өргөндлөөр шагнуулсан бүх хүүхдүүдэд баяр хүргээд бас амжилт хүсье. За түүнээс гадна олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ёслол хүндэтгэлийн өргөнд алдарт ихийн одон гардуулах үйл ажиллагаа боллоо. За олон хүүхэд төрүүлж өсгсөн манай аймгийн 186 эмэгтэйг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар алдарт ихийн 1-2 дугаар одонгоор шагнасан байна. За үүний 9-т нь алдарт ихийн 1-р одон олгосон бол үлдсэнийг нь 2 дугаар одонгоор шагнасан. Би 6 төрсөн 6 хүүхэдтэй. Тэгээд 3 охин 3 банд гаргасан. Тэгээд тэрнийхээ юугаар өнөөдөр алдарт ихийн 1-р одон авлаа. Энд баярлж байна. Хань нийтлэлтэй маш их баярлалаа. Тэр засагтаа ч гэсэн баярлалаа. Та бүхэн ажил амжилт улам их амжилт гаргахыг хүсье. Эрүүл энх байгаарай. Энэ сайхан орон нутгийнхаа энэ өргөөнөөс одоо алдарт ихийн одонгийн медалаар одоо шагнагдж байгаадаа маш их баяртай байна. Би одоо 2 хүүхэдтэй жаад 2 ихэр гаргаад ингээ одонгийн 2 хөөрхөн хүүхэд төрүүлсэн. Тэгээ өнөөдөр сэтгэл бол маш их хөдөлж जैन. Үнэхээр сайхан байна. Тэгээд энэ өдөр бүр тэнгэр хайрхан ч гэсэн тэтгээд одоо маш үнэхээр сайхан цэлмэг сайхан энэ сайхан өдөр энэ баярыг хуваалцаж байгаа та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Эрдэнэтийнхаа бүх одон авж байгаа ээжүүдтэй баяраа тэмдэглэж байгаа эхчүүдтэй өр хүүхдүүдэд нь энэ сайхан баярын мэндийг хүргье. Өнөөдөр хоёр дахь шинэ дөрөвтэй 3 тэнэг хүртээ. Тэгээд энэ сайхан шагналыг авсанд бас баяртай байна. Тэгээд хүүхдүүдэд их орондоо хэрэгтэй сайн болгож хөгжүүлсэн гэж бодож байна. Би одоо 4 хүүхэдтэй өнөөдөр алдарт ихийн 2 дугаар одонгаа аваад маш их баяртай байна. Баг маань одоо 2 сартай. За түүнээс гадна Монгол Улсын гавь тамирчин наран тунгалгыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал цагаан арслан цомоор шагнаж сойрхлын хамт гартууллаа. Мөн тус хурлын нэрэмжит иргэний төлөө медалаар 4 хүнийг
шагнасан юм. Баярлалаа. Тулааны тамирчны одоо хөдөлмөр амжилтыг үнэлж төлөх нутгийн маань удирдлагаас энэхүү эрхэм сайхан шагналаар шагналж уламжлуулж байгаад их баяртай байна. Тэгээд Орхон аймгийн одоо нутгийн удирдлага зон олондоо их баярлалаа. Одоо их хүсийн баяр, маш сайхан баяр. Бүх эхчүүдтэй, хүүхдүүдтэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр сэрэмжлүүлэг мэдээгээр танд үргэлжлэн хүрч байна. За маргааш буюу 6 дугаар сарын 1-ний өдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. За энэ үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул жолооч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг аймгийн замын цагдаагийн тасгаас санууллаа. За мөн эцэг эхчүүдэд хандан 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хөнгүүгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг санууллаа. За маргааш их хурсын баярын өдөр тохиолж, тэгээд байгууллага аж ахуйн нэгжүүд болоод энэ орон нутгийн төр зохины байгууллагуудаас бас хүүхдийн баярыг тэмдэг өнгөрүүлэх чиглэлээр бас нийлээд ажлууд зохион байгуулахаар байж байгаа. За амрын талууд дээр өглөө 10 цагаас 17 цагийн хооронд бас уралдаан тэмцээн зохион байгуулагдана, урлагийн тоглолтууд явагдана. Энэ хооронд бол энэ үед бол бас энэ амрын талбай уртлын замын хөдөлгөөнийг төр хугацаагаар хаана. За энэ арга хэмжээнүүдийн үед хаана. За дээр нь мөн мэдээж хүүхдийн паркийн орчимд бол хөдөлгөөний ачаал мэдээж нэмэгддэг. За тэгэхээр энэ дээр ялангуяа манай жолооч нар маань бас анхаарал боломжтой хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. За дээр нь мөн эцэг эхчүүд маань бага насны хүүхдүүдийг ялангуяа 10 хүртэлх насны хүүхдүүдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг юм асуудал байдаг. Энэ дээрээ бас онцгой анхаарах шаардлагатай байна. За шинээр батлагдсан 5 хүн бич замын хөдөлгөөний нийлүүлэлтийн хуулиар бол 10 хүртэлх насны хүүхдийг харалцсангүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэсэн юм хуулийн заалт эргэж явж байгаа. Тийм учраас энэ дээр бол эцэг эхчүүд ялангуяа энэ дээр бол онцгой анхаарах шаардлагатай байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хөнгөө замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэсэн хуулийн залт хэрэгжиж байна. Иймээс эцэг эхчүүд энэхүү залтыг цахин биелүүлж замын хөдөлгөөнд хүүхдээ харгалзах хөнгөө оролцуулахгүй байхыг санууллаа. За баярын өдрөөр амрын талбайн замын хөдөлгөөнийг хаана харин төв цэнгэлдэх хүрээлэн болон хүүхдийн паркийг чиглэн зорчигч урсгал нэмэгдэн. За мөн гэр хорооллын захын замуудад хурд хэтрүүлэх зөрчлийг гаргахгүй байж жолооч зорчигчид замын хөдөлгөөнд соёлтой анхаарал болгоомжтой оролцохыг аймгийн замын цагдаагийн тасгаас санууллаа. За энэ жил манай аймаг хүүхдийн баярыг миний хайртай Эрдэнэт уранд ор тэмдэглэн өнгөрүүлнэ. За үүний хүрээнд маргааш амрын талбайд баяр ёслолын үйл ажиллагаа болох юм. За тэгвэл маргааш амрын талбайд юу болох талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулна. Энэ жил манай аймаг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу их хурсын баярын өдрийг олон байгууллага аж ахуйн нэгжүүд хамтран өргөн цар хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн. За их хурсын баярыг миний харт Эрдэнэт уранд тэмдэглэх бөгөөд баярын үйл ажиллагаа амрын талбайд явагдана. Энэхүү талбайд пирамид хэлбэртэй 6 тайз зохион байгуулагдсан. За үүний 2 нь үндсэн тайз юм. Бусад тайзууд нь дуу, бүжиг, шүлэг, тоглоомын байхаар төлөвлөгдсөн гэдгийг хэлж байна. Баярын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 12 цагт эхэлж 17 цаг хүртэл үргэлжилнэ. Пирамид хэлбэртэй одоо юм тайз байна. Тэгээд тэр тайзанд яг хөөхтөр бүх албан байгууллагад оролцох байгууллагад хуваарлсан байгаа. За тэгэхээр энэ гол төв хэсэгт ийм 4 одоо ийм тайз одоо пирамид байна шүү дээ. Тэгээд энэ дээр яг хөөхтөр зэрэг гол хэсэгт нь одоо хүүхэлдэйн тэгээд юу уур хаашаа соёлын ордны одоо уран бүтээлчдийн тоглолт явагдана. Цаг 30 минутын. За ингээд дараагийн цаг 30 минутын тоглолтын дээр бол хүүхдийн гэр бүлийн хөгжлийн эзэн хүүхдийн үндсийн дуужгийн чуулгын тоглолт явагдана. За дараа нь хүүхдийн театрын одоо уран бүтээлчдийн тоглолт. За бүх хорооллууд одоо соёлын төвд бүх одоо соёлын төвд оролцсон чинь 3 соёлын төв байна. Тэд нар нийлсэн бүрэлдэхүүнтэй нэг бас цаг 30 минутын тоглолт ингээ явагдах юм. Хүүхдүүдийн маань бас тэдний одоо үйл ажиллагаанд манай аав ээжүүд ялангуяа одоо их эцэг залуу их эцэгчүүд одоо хүүхдүүдэд сайн их оролцоож хүүхдүүдэд их юм үзүүлэх, хүүхдүүдэд уралдаан тэмцээнд оролцуулах ийм юудад хүрэлцэн ирж та хүүхдэд баярлуулаа гэдгийг урьж байна. Худалдаа үйлчлэгээний хувьд амрын талбайд хүнс, бэлэг дурсгал буюу хүүхдийн тоглоом болон нийтийн хоолны хотхон байгуулагдана. За баярын үйл ажиллагаанд аймгийн хүүхэд залуучуудын театр, уур хачин соёлын ордон, баян өндөр сумын соёлын төвд оролцож өөрийн уран бүтээлээ хүүхдүүдэд төлөв. За такси үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
Автомастер төв компани хүүхэд залуучуудын театртай хамтран ажилчдынхаа хүүхдүүдийн баярыг тэмдэглэжээ. Автомастер компани эмэгтэйчүүдийн зөвлөлөөс жил бүр хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус компани ажилчдын хүүхдүүдийн дунд Эрдэнэ хотын такси үйлчилгээ нийтийн тээвэр миний нүдэр сэдэвт гар зураг эсээ бичлэгийн уралдааныг нас насны ангиллаар зохион байгуулж шагнаж урамшууллаа. Мөн аймаг орон нутгийнхаа нэрийг улс их орныхоо хэмжээнд амжилт ололтоор өндөр түргэсэн 3 хүүхдийг баярын өдөр мөн шагнасан юм а. Зохион бичлэгийн уралдаан нь бол маш их ач холбогдолтой болсон сэдв нь болохоор Эрдэнэ хотын нийтийн тээврийн үйлчлэгээ, такси үйлчлэгээ хүүхдийн нүдээр яаж харагдах нь вэ гэдэг дээр одоо зохион бичлэг гар зургийн уралдаан шагналтай ийм уралдаан явуулсан байгаа. За тэгээд зохион бичлэгийн уралдаанд бол маш ач холбогдол өгөхөөр одоо бичлэгүүд ирсэн байгаа. Тийм ээ, одоо хүүхдийн нүдээр манай Эрдэнэ хот нийтийн тээвэр магадгүй томчууд харахааргүй тийм юм хүүхдүүд харж бичсэн ийм ач холбогдолтой юм болсон. Тэгээ бид нар энэ зохион бичлэгүүдийг цуглуулад автотээврийнхаа байгууллага болон засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтстэй магадгүй тэр бодлого боловсруулах, тээврийн талаар бодлого боловсруулахад одоо санаа авахар зүйл байж магадгүй гэдэг үдээс одоо хүргэж ажиллаад. Би нийтийн тээврийн үйлчилгээ, нийтийн тээврийн такси үйлчилгээ миний нүдээр гэсэн эсээ бичлэгийн уралдаанд дэгдгээр баригдсан. Тэгээд энэ эсээ бичлэгийн уралдаанаараа зүгээр л энгийн такси барьдаг, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн ажилчдын хүмүүсийн тухай л бичсэн. Би өөрийнхөө бодлоор үзэл бодлоо бодоод бичсэн. Кондуктор жолооч гэж боддог. Гэтэл бидний хувьд бол нийтийн тээврийн үйлчилгээний маршрут хамгийн чухал. Тийм болохоор бид бүгд маршрутаа гаргаад маршрутаа зөв явах юм бол манай улсыг мэдэхгүй гадаад дотоодын хүн ирсэн ч гэсэн маршрутынхаа дагуу бол улсдаа төрөхгүй яваад авах боломжтой гэж бодож байна. Нийт бүх хүүхдүүдтэй олон улсын хүүхдийн баярын мэнд хүргэе. Манай Эрдэнэт бол бус дотоод бол арай 70% тоонд ордог. Тийм ч болохоор такси үйлчлэгээнд арай орчин үеийн шинэлэг байж чаддаг. Би энэ тэгээд тэнд тусаж өгсөн. Өнөөдөр ирэн хүүхдийн баярын тухай гоё өдөрлөг болж байна. Тэгээ ингээд Эрдэнэ хотын нийт хүүхдүүдтэй хүүхдийн баярын мэндийг хүргээд сайхан баярлалаа гэж. Эсээ бичлэг гар зургийн уралдаанд нас насны ангиллаар хүүхдүүд оролцож таашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхээр үнэтэй санааг хүүхдүүд илэрхийлсэн гэдгийг онцолж байна. Автомастер төв нь 200 гаруй жолоочтой бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 100 гаруй хүүхдүүд оролцож авиаслаг алиалагчтай хөгжилдөж авиасаа үзүүлж авахаалт сурсан тэмцээн уралдаанд оролцсон юм а. За нархан цэцэрлэг зуны хэлсэлтэй авч эхэлсэн талаарх мэдээллээр оргил цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн өргөх болно. Ургах наран цэцэрлэг 4 дахь жилдээ зуны чирэгжүүлэлтийн үйл ажиллагааныхаа бүртгэлийг эхлүүлсэн байна. Хүүхэд багчуудад зориулан зуны сувилал болон чирэгжүүлэлтийн цэцэрлэг ажиллаж эхэллээ. За 1-ээс 6 хүртэлх насны бяцхан хүүхэд багчуудад зориулсан тусгай хөтөлбөртөө зуны сургалт 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэх юм байна. Цэвэр агаарт дохлог орчинд мэргэжлийн багш нартай сургалтыг зохион байгуулдаг бөгөөд улс аймагтаа тэргүүлэх чадварлаг багш нар хичээл заадаг гэдгээрээ ургах наран цэцэрлэг бусдаас ялгардаг. Ажил ихтэй хүүхдээ зундаа асран хамгаалах хөнгөө үлддэг эцэг эхчүүдэд дуулахад таны өмнөөс таны хүүхдийг эрүүл агаарт сувилгын үйлчилгээ үзүүлж чирэгжүүлэх бөгөөд өдрийн турш шин тэжээлтэй хоолоор хооллож, элсний талбай дээр тоглуулж, шар суунд оруулж, айраг цагаан эдэгээр хангахаас гадна тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, эмээ дээрээ байгаа юм шиг эрхлэн наадах 5 тухтай орчныг санал болгоод байна. Манай цэцэрлэг бол 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зөвхөн одоо хүүхдийг нар ус агаар элсээр чирэгжүүлэхээс гадна шинэ сүү цагаан эдээгээр одоо сайхан хооллож ундалдаг. Мөн хүүхдүүдийг одоо өдөр тутмынхаа үйл ажиллагаагаар зөвхөн нар ус агаар элсээр чирэгжүүлэхээс гадна одоо өөрсдийнхөө мал аж ахуйн цэвэр одоо сүү цагаан эдээ бүтээгдэхүүнээр боловсруулсан бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг чирэгжүүлдэг. Мөн энэ ардын уламжлалт өргөө гэрээг одоо шинээр одоо өргөтгөл барьж энэ жил ашиглалтанд оруулснаар бол бусад одоо цэцэрлэгүүдээс давуу онцлог талтай өдрийн хоол, өдрийн үйл ажиллагаа, өдрийн дэглэмийн дагуу явагдахаас гадна нэмэлтээр хүүхдүүдэд 17-оос 17 цаг 30 минутын хооронд бол нэмэлтээр сүү цагаан эдээг өөрсдөө гар дээр ингэж боловсруулж хүүхдүүдтэй өгдөг
байгаа. Жилийн 3 улирлын турш 4 хааны дунд амьдарсан бяцхан багчуудад байгалийн эрдэс бодис дархлааг өгөх 100 цаг ирж байна. Хүүхдүүдэд зориулж тусгай хөтөлбөртөө цэцэрлэгт хамруулах боломжийг инхүү ургах наран цэцэрлэг эцэг эхчүүд та бүхэнд олгож байна. Бид гаднах талбайн тогтчлоо өөрчлөн шинжилж, тоглоомын талбай, био 0, цэвэр агаарт духлах саравч, сүү цагаадны нэгдсэн цэг гээд таны хүүхдийн тав тухыг хангах бүхнийг зогслоож өгсөн. Мэргэжлийн багш, мэргэжлийн сувилагч, мэргэжлийн тооч нар ажилладаг учраас хүүхдийн шимд ижээлтэй хоол, биеийн онцлог тохирсон сувилгааг хийхээс гадна эрүүл агаарт, аюулгүй орчин тоглох боломжоор хангаж өгснөөрөө давуу талтай. Ургах наран цэцэрлэгийн зуны сургалтанд хамрагдсан хүүхдүүд өвөлдөө дархлаа сайн олж авсан учраас өөрчлөлт бага өртдөг бөгөөд чирэгжүүлэлтэнд сайн хамрагддаг байна. Ургах наран цэцэрлэг өглөө 7:30-аас 8 цаг хүртэл бяцхан багчуудаа хүлээн авах оройн 17:30 минутаас 18 цаг хүртэл ажиллана гэдгийг хэлж байсан. Хэрвээ та хүүхдээ бүртгүүлэхийг хүсэх юм бол яарвчлан 99 тэг 2 31 95 99 35 78 35 гэсэн дугаар руу залгаарай. Хүүхдийн тоо хязгаартай гэдгийг сануулж байна. Ургах наран цэцэрлэг сувилгуун чирэгжүүлэлтийн зуны энэсэлтэд авч эхэллээ. Одоо үзэгч та бүхэн танд хэрэгтэй ашигтай мэдээллийг дуулгадаг бизнес мэдээнд анхаарлаа хандуулно. Алт үн тэдлийн зах зээлд олон жил туршлагдсан үйлчилгээ, чанартай найдвартай бүтээтгүүнийг хэрэглэгчтэй түгэж ирсэн Индранил дэлгүүрийн Эрдэнэ хотдох салбар үнийг хийгээд хийц загварын тухайд бусдаас ялгарч чаддаг гэж хэлж болно. За баяр ёслолын өдрүүдэд эрдэнэтчүүдээ хүндэтгэн барьдаг бэлгийн худалдаа эхэлсэн гэдгийг Индранилийнхэн дуулгалаа. Алт мөнгө монетын идэлүүд дор бүрнээ хямдрал зарлаж загвараа шинжилсэн байна. За жилдээ ганцхан тохиох баярын нэг их хүрсийн баяраар ээждээ, эмээдээ, эхнэртэй барих бэлгийн сонголтыг Индранилийн хамт олон санал болгож байна. За мөнгөн хослолуудын хувьд Турк, Монгол, Вьетнам улсад үйлдвэрлэгдсэн гэдгээр ялгардаг юм байна. За харин Солонгос, Монгол, Турк, Вьетнам, Сингапур зэрэг улс орнуудаас Монголд худалдаалагдж байгаа манайд болон алтан эдлүүдийг Индранилийн хамт олон эрдэнэтчүүдэд санал болгож ирсэн. Сорьцын хувьд стандартад бүрэн нийцсэн Монгол улсын хяналт шалгалтаар баталгаажсан гэдгээрээ итгэл даах чадвартай за худалдан авалтыг Индранилийн хамт олон эрдэнэтчүүдэд төдийгүй Монгол улсын хэмжээнд хийж чадсан. Энэ удаад их хүрсийн баяраар мөнгөн хослол, мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн товч гээд мөнгөн цаг болон за мөнгөн эдлүүд ерөнхийдөө 15-аас 20 за 40-с 50% хямдралыг зарласан байгаа. Алт монетын эдлүүд 40 хүртэлх хувийн бодит хямдралыг зарлаад байгаа бол зөвхөн мөнгөн хослолууд нь 50% хямдарч таны гар дээр очино. Үндэсний үйлдвэрлэлийн бараа болох мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн товч гэх мэт барааг өөрийн үйлдвэрийн үнээс хямдар борлуулах хаамж байхгүй хямд өртгөөр Индранилийн хамт олон эрдэнтийн хэрэглэгчтэй санал болгож ирсэн. За хүндэт буурал, элбэрэл дээж, хайртай хандаа, цэцгийн баглаа, чихрийн цогдуулгаас илүүтэй үнцийг хадгалах нүнжийг хилдэгсэн бэлэг барихыг хүсвэл та Индранил алт үн тэдлийн дэлгүүрийг зорио очороо. Солонгос, Сингапуроос орж ирсэн алтан эдлэлээ загвараар шинжилсэн гэдгийг энд дурдж байна. Хосуудын хайрын бэлэгдэл хос бөгж, олзын үдийг нээж, гарзын үдийг хаана хэмээн сүсгэлдэг жигчийн хурууны загвар сатай бүүчнүүд гээд орц зихтэй загвар сатай монетын эдэл, хүн бүрийн сонирхол хэм маягт суусан мөнгөн монетын эдлүүдийг нэг дороос үйлдвэрийнх нь үнээр сорьцын баталгааны хамт их хүрсийн баярын энэ өдрүүдэд хямдралтай үнээр аваарай. Энэ өдрүүдэд үргэлжилж байгаа ээжүүддээ, эхчүүддээ баярлуулах хямдралтай худалдаа төгөлөх дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах Индранил алт үн тэдлийн Эрдэнэ хотдох салбар дэлгүүрт үргэлжилж байна. Үзэгчдээ та бүхэнд оргил цаг мэдээлэл төлбөрийн 21 цагийн дугаар хүрлээ. За маргааш тохиох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяраар хүүхдүүд та бүхэн сайхан баярлаарай. Хөтөлбөрийн төгсгөл та бүхэн цагаагаар мэдээлэлд анхаарлаа хандуулно. Баяр та үзэгчдээ.